Сайн байцгаана өрхөм үзэгчдээ та бүхэн сайхан амарч байна уу? Та бүхний амралт чөлөөт зориулсан бэлтгэдэг Aurora Entertainment-ийн бүтээл 60 секунд гейм шоу нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгчдэнд хүрэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн дугаарт Microny Boss киноны уран бүтээлчид оролцож байгаадуулахад таатай байна. Ингээд та бүхнийхээ өмнө зочтой танилцуулъя. Кино найруулагч Лавг Жаргал, жүжигчин Долгор нар өнөөдрийн дугаарт өргөдөө оролцож байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За, сайхан амарч байна уу? Сайхан амарч. Уран бүтээлийн ол зомог их үстэй. Зөндөө сайхан байна. Киногоо нэгээл. Тий, яг уу. Киноны ард гарцаа одоо сайхан байна. Тий, хамгийн сайхан үтчин шүү дээ. Зэрэтлийн мэдрэмж хэрэг. Тий, яг уу тий. Энэ зэрэтл өрний хонцгүй байгаа. Онцгой байгаа. Тий. Би одоо бөөн цаг заваа зориулж хөдөлмөр те хамаг юмаа зориулаад олон хүмүүс ажиллаад нэг кино хийсэн чинь хийсэн кино дооглоо энийгээд их юм зэрэтл. Яагаад дооглоо? Тэр чигээрээ дооглоо энийгээд их. Яагаад дооглоо? За нэг өөчлөр юм нэргээ байла. Энэ дэвтэрэг инээдмийн кино учраас үзэгчд маань маш их инээх тусмаа бид нар бол те зорилгодоо хүрч чадсан байх гэж ойлгож байна. Тэгээ яг бид нар тоглоо хоорондоо тэгж ирсэн. Зэрэтл та муу байна. Хийсэн кино дооглоо инээлтэйдэх юм цаг 30 минут инээчих юм төвхтэй ингэж ярьж ирсэн. Яагаад энэ Microny Boss гэсэн жанрыг барьж авбаа? Энэ хүү амьдралаар хийгэр бол. Нэгдүгээр сэдвийн хувьд шинэлэг. Урд нь яг энэ сэдвэр бол Монголд бол ялангуяа Монголд бол ямар ч кино хийгдэж байгаагүй. Хоёрдугаарт микро өөрөө айгүй их амьдралын дараа агуулсан унаа гэдэг юм лээ. Тэгээ ар гэрээ авч явдаг. Хөдөлгөөнд оролцохоор зам тээвэр хөдөлгөөний харилцаанд ордог. Хүмүүс хоорондоо харилцахаар юм нийгмийн харилцаанд байдаг тийм үү. Тэр утгаараа маш их олон харилцаа үүсдэг. Маш их сонирхолтой. Тэгсэн мөртлөө амьдралд ойрхон тийм сэдв. Ер нь бол өөрөөр хэлэх юм бол Microny-хон бол нийслэлд бол бужигнуулт юм байна гэж ойлгож байна шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгээ эндээс чинь бас жижигхэн мессеж энтер шиднэ. Тий. Зам тээврийн хөдөлгөөнд бас нэг соёлтой оролцох талаас нь тийм үү. Тий. Жүжигчин Долгорын хувьд ямар төр дээр ажиллав? Сүүлийн үеийн уран бүтээлсэн бас үзэгчтэйгээ уулзбаа. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл мэдээж Microny Boss байна. Тэгээ Microny Boss гэдэг кино маань өөрөө инээдмийн жанрын кино. Миний хувьд бас анх удаа юм инээдмийн жанрын кинонд ажиллалаа. Энэ зун сэтгэл их өндөр байна. Тэгээд Болроо гэдэг туслах дүр дээр ажилласан. Тэгээ гол дүрд нь жүжигчин Бата. Тэгээ бидний уул нь ол хэм блэ манай ишчүүч. Бая. Тийм өөрийнх нь нэр бол Бая. Тийм амьдралын нэр нь Бацараг. Гэхдээ бид нар бол одоо ишчүү гэж нэрлээд сурцсан те ишчүү. Тэгээд рэпер дуучинжээ эдгээр гол дүрд нь тоглосон те. Дөрөв үед ямар хөө урд урд нь тоглож исэн уран бүтээлүүд байсан. Одоо жишээ нь үл таних эмхтэн зэгтэл гэдэг ч юм уу те. Мэдээж ялгаатай л да. Тэгээд жанр нь ч гэсэн өөрөө инээдмэн гэж байгаа. Миний хувьд бас энэ Болрогийн дүр дээр ажиллахад бас тодорхой хэмжээнд бас өөрийгөө одоо өөр өнцгөөс харуулах тийм боломж олцсон. Энэ нь өөрөө бас нэг 18 та 19 та 20 та ч юм уу те. Дөнгөж амьдрал төхөл тавьж байгаа шинэ гэр бүл, залуу гэр бүл тэр утгаараа бас миний хувьд насны хувьд ялгаатай. Тэгээ надаас арай тийм залуу охины дүр байсан. Долгорын хувьд одоо нэг аимшигын кинонд тоглож байгаа. Ер нь киноны жанр доосч юм. Тэгээ Microny Boss уран бүтээлийн дараа бас сэтгхүүн драм гэж хэлж болохоор бас яг аимшиг гэж хэлэхгүй байгаа л да. Миний хувьд бол сэтгхүүн драм төрлийн тийм бас Хөлтрөг гээд жүжигчин Болд Эрдэнэ найруулсан анхны уран бүтээл нь болох Хөлтрөг гээд уран сайхны кинонд бас ажиллаад натур буугаад удааг байна. Тийм. Тун удахгүй 10 сараас бас нээлттэй байна тийм. Ямар ч энэ зууны хувьд бол уран бүтээлийн хувьд бол нэлээд арин байлаа. Та хоёрод манай нэвтрүүлгийг үзчихсэн үү? За ер нь үзчихсэн. Тэгээд бас тодорхой хэмжээнд сонгон үздэг нэвтрүүлгүүдийн нэг. Ер нь үзэхэд их амарх юм шиг ингээ студид орж ирээд зогсчихж байгаа. Гарын алга хөлөрч байна. Хөлөрч байна. Тэр хүмүүс орж ирээд гарын алга хөлрөөдөх юм ингээл. Тийм хөлөрч байна. Тий. Бас үзэхэд бол ер нь амарх юм шиг байгаа. Үзэхэд ингэж боддог байхгүй юу? Ийм амархан юм таачихгүй гэд өөрөө амар шууд тааж магаад. Тэр нөө тааж чадахгүй байгаа нь энэ ямар тэнэг дурак вэ гэж бодлоо. Би тэгэл хэлчихэж байгаа. Тэр одоо яг тэр мэдрэмжийг яг энэ цаг дээр мөчт. Тэр хүмүүсийн зовлонгоо. Хамтдаа бас. Одоо мэдрээ да би сэтгэлээ. За ингээд эхний үе бол та хоёр зориулж бэлтгэсэн асуултууд байгаа. За энэ бэлигээр бол бэлиг яагаад өмсөж мэдэж гэнэ үү? Зодох гэдэг юм шүү л. Энэ наачлагаа гарт өмсөд нөх чинь. За ингээд намайг л захгүй. Би та хоёрт зориулсан асуултуудыг тавина. Харин та хоёр тэр асуултуудад тийм үгүй гэсэн хариултаар хариулах юм байна. Асуулт ойлгомжтой өстэй тийм ээ. За. Эргэлзэж тэнэгэлзээд мэдэн бодлоод буруу зөв хариулах юм бол шууд хөтлөгчийн баруун гарын шулуун цохилтыг өгнө гэж байна. За ингээд кино найруулагч Лавг Жаргал бэлнэ үү? Танаас хэлэх асуултаа. Билээ. Олон нийтийн өмнө эвгүй байдалд орж ирсэн үү гэж. Орж ирсэн.
Тийм. Тийм гэж хариулна. Оо тийм. За 10 жилдээ захиа зөөдөг байв уу? Үгүй. Цэвэрхэн бичдэг байсан уу? Үгүй. Одоо л цэвэрхэн бичих үү? Үгүй. Ер нь найруулагч гэдэг ер нь хүн ойлгохдохоор үл юм бичдэг шүү дээ. Янз бүр. Бичгийн эв бол муухай. Тэгч мөртлөө муухай мөртлөө ямар ч хүн уншихад гаргацтай. Гаргацтай юу? Амчин захансан үедээ хэн нэгэнтэй хэрүүлэхийг хүсдэг үү? Үгүй. Үгүй юу. Эхнэрийнхээ хамгийн сайн найз татагдж байсан уу? Үгүй. Үгүй юу. Хэрвээ аргагүй байдалд орвол хэн нэгний хөлийг үнсэж чадах уу? Тийм. За. Секс амьдралын салшгүй хэсэг гэдэгтээ санал нийлдэг үү? Тийм. Хамгийн сүүлд хизээ 6-гийн тоо хийв. Чи тийм үгүй гэж яриулаа. Дэлгэрүүлж байна л да энэ ч бас тий. Гоё яриа өрнүүлээ тий. Оюуны хөтөлбөрөөс ерөөсөө элен далангуйс чөлөөтэй сайхан нэвтрүүлэг интертеймент нэвтрүүлэг. Сар гарсан болчихлоо шүү. Сар. Тий. Одоо юу ячиж байгаа юм шүү? Сар гэдэг шиг. Ажлын зам цаанаас болж байна. Үгүй тодорхой шалтгаан байгаа. Шалтгаантай яа. Тий. За, эмэгтэй хүнийг гомдоож байсан уу гэж? Тийм. Ямар үед гомдоож байгаа? Заавал ингэж асуух хэрэгтэй юм уу? Сонин шүү дээ, бас тийм шүү дээ. Хүн өөрөөрөө л байл гоё шүү дээ, тий. Манай нэвтрүүлгийн ер нь гол барьдаг улаан шугам бол гэдэг. Өөрөөрөө л тийм ээ. Ямар нэгэн маскгүй оролцъё бүгд тийм шүү дээ. Хүн болгоо өөрөөр байх юм бол амьдрал өөрөө их гоё болох юм болов гэж боддог. Тэгэлгүй яг хөө эмэгтэй гомдоохон гэдэг нь хүсэж өөрөө гомдоосон байна. Заримдаа өөрөө мэдээчгүй хүсээгүй үедээ гомдоосон байсан өөрөө мэдээгүй ч явж байсан. Тийм үү би. Оюутан байхдаа хичээл дээр унтж байсан уу? Тийм. Яа чи өөр юм ярьчихгүй биш. Танд ганц шөнийн явдал байсан уу? Нэг өдрийн дотор л ачигнуулаад үгдийн зөксөөлөл. За тийм ээ. Алтина. Ер нь кинонд бас янз бүрийн сценүүд тавигдсан. Тэгэхэд бас эвгүй болох үе байна биз? Үгүй. Ялангуяа хайр сэтгэлийн кинон дээр янз бүрийн сценүүд тавигдсан шүү дээ. Тий. Тэр үед бол эвгүй байлд орно. Та чи яг зураглаачтай хамт байж байгаа шүү дээ. Бус хүмүүцийг гаргаад тэр гол дүрийн хоёр эрэгтэй эмэгтэй байна уу? Хоёулангийн зогсооч бол тий. Найруулагч зураглаач үлддэн шүү дээ. Тэгэхэд бас гацаа нэцэл. Үгүй ёстой тийм байхгүй. Ёстой тийм байхгүй. Ёстой ямар ч мэдрэл байхгүй. Анхаарал бол ерөөсөө цэвэр нөгөө план дээр гэрэл тавилт нь ямар байна, жүжигчний тоглолт ямар байна те, планы композиц ямар байна. Өргөдөлтөд анхаарал хандуулсан. Ерөөсөө 100% ингэж юм байна. Юу н тийм юм яа. Түүхэнд байхгүй. Тийм, түүхэнд байхгүй. Тэг яг энэ бүүм барайч юм хийх ажил байхтай гэрэл мэлээр зогсож байгаа хүмүүс бол байдаг гэж магадгүй зүгээр үзээгүй болохоор нөгөө юугаар татаал уу? Кардана татаал. Зоргоо чангалахын тулд хатуу юм хүртдэг үү? Тийм ээ. За баярлалаа. Харин одоо үзэгч та бүхнийгээ жүжигчин долгорын асуултандаа хэрхэн хариулахыг хамтдаа сонирхыг урьж байна. За ингээд долгор бэлнэ үү? За. За та эрэгтэй хүнд хаягдж байсан уу? Үгүй. Үгүй юу. Хайж байсан баг тий. Залуучуудыг бол бас хаяа нэз. Үгүй. Тим надад бол нэг. Одоо л гэр бүлтэй тий. Тий. Одоо л гэр бүлтэй. Тэрний өмнө бас магадгүй 10 жил энэ төр бол тэгэл үерхэл ч юм уу тий. Тим бяцхан бас нэг тийм хаягдсан юмнуудаас байж магадгүй л. Тэгээ хаягдсан гэж бодох. Яга бүр гэлээд магадгүй л юм гэдэг. Тийм. Тийм. Хий үзэгдэл сүнсэнд итгэдэг үү? Тийм. Таарсан уу? Хараагүй. 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 Тэгсэн мэт яагаад? Гэтэ итгэдэг байдаг байх гэж боддог. Та шуналтай юу? Тийм. Эд материалын уу эсвэл уран бүтээл юм. Тэгээ бүсгүй юм бол мэдээж уран бүтээлийн шунал бол бүр аимшигтай байгаа. Тэгээ эд материалын бол бас. Тэгвэл энэ шунал чинь бас нэг санал ирүүл шүү дээ. Ийм санал ирүүл та зөвшөөрөх үү? Эротик киноны санал ирүүл та тоглох уу? Үгүй. За ингээд дараагийн асуултыг тавья. Төгс эмэгтэй гэдэгтээ санал нийлэх үү та? Үгүй. Үгүй. Та төгс юм шүү. Биш ээ. Би царай эцэс. Тэгэж тухайн учир дутагдaltaй юм зөндөө байгаа шүү дээ. Зөндөө гоё. Учир дутагдaltaй ямиг бас гэрүүлийн хүн мэднэ, бус хүн мэдгүй. Өнгөн дээрээ яах вэ? Ер нь зэрэтэлт. Зэрэтэлт. Үгүй нэг нуугаад ахч байх уу. Тэгээд ер нь бол тодорхой хэмжээнд бол учир дутагдaltaй. Нүрэл боддог болохоос бусдын бол нуудгүй чигээрээ явдаг гэсэн. Миний хувьд бол нэг тийм нууж хаагаад нэг тийм өнгөлөн талтыг гэдэг болж өгвөл байгаагаар л байхыг хичээдэг те. Жаагаас асаа гэх. Чин гоё те. Би яа юу л би явах юм бэ? Нөхөртөө таныг байнга дэмжиж тусалдаг оо. Тийм. Нүцгэн гардаг зураг авалтанд орох хэцүү байдгөө гэсэн асуулт. Тийм. Одоо бүх юмараа л хэцүү үстэй те. Хэцүү шүү дээ. Орон үдийг хэцүү. Ороход төгшгөө. Эсвэл чаддсан юм чинь шууд ороод авчихгаа.
Чаддаг гэж бодохгүй байна. Хэцүү байдаг. За дараагийн асуултыг бүгдээрээ хамтдаа асууцгаая. Таныг од гэдэгтээ та санал нийлдэг үү гэж? Үгүй. Үгүй. Од биш юм уу? Тэр од мод. Зөндөл олон асууж өөрөө од мод гэдэг чи яах вэ? Кино театрт үнсэлцэж байсан уу? Үгүй. Үгүй юу. Гүн кино үзнэ үү? Үзэн шүү дээ. Кино үзэл ингээл яг ингээд титр яг гараал дэлгэц ингээл бүх зүйл ингээл харанхуулаад тэрэнд амжуулжсэн тохиол байхгүй. Зүгээр киногаа л үзээ гарах уу? Тийм баг. Хин нэгнийг хуурахын тулд худлаа согтсон дүр үзүүлж байсан уу гэж? Тийм. Хамгийн сүүлд эзээ үзүүлээ ийм тоглолт. Айгүй хурд юм дээ сайн. Тэг их ойрхон болсон юм. Цаашаа гоё төгссөн үү, муухай төгссөн? Гоё төгссөн. Яаж төгссөн? Тодорхой хэмжээнд За ингээд төрүүлэл муудлаа штэ. Тэгээ дараагийн алхам юу байсан? гэртээ харсан. Яа. Цаашаа юм л байгаа. Цаашаа Гэртээ харьсан л. гэртээ харсан юм. За өөрийгөө сайхан бүсгүй гэж боддгоо гэж. Тийм. Гэхгүй. За баярлалаа. Эхний асуултуудад бас амжилттай хариуллаа. Хоёр оролцогчдоо зочиндоо бас талархлаа илэрхийлж байна. За ингээд нэвтрүүлгийн 1-р үе өндөрлөж байна. Эрхэм үзэгч та бүхний амралт чөлөөт зориулан бэлтгэдэг 60 секунд гейм шоу нэвтрүүлгийн 2-р үеийг эхлэхэд бэлэн болж байна. 2-р үед тавтай барилцгаана уу? Манай нэвтрүүлгийн 2-р үе та бүхэн зориулан бэлтгэсэн 6 самбарыг та бүхэн одоо 2-р үед бол зөвхөн шуумаар юм уу тийм ээ? Одоо энэ дээр бол жишээ нь одоо дандаа амьтад байна л да. Энэ амьтдыг одоо үйл хөдлөл шуумаар тайлбарлаж нөгөө үг юусоо хэлэхгүй тийм үү? үг хэлэхгүй дандаа шуум л хэрэгж Авиа гаргаж болно. Тий. Тэр амтных нь авиа гэж юм уу те? Тий. Өөр юугаач гарах үү те? Тийм байна. За ингээд хинээс эхлэх үү? За одоо тэгээд муу эргэтэйгээр би эхлэе дөө. Таах уу те? Дамжигдсэ. Цаг явлаа. Нөгөө нэг гүг гэд нэг ай модон тэр нэг гоё тийм. Хөхөө баяр үргээ эхний самраа амжилттай таалаа. За баяр үргээ. Хоёр дахь самраа амжилттай. Нэг би хийж тухай үгээр. Үгүй. Тагтаа. За баяр үргээ. Урд самраа амжилттай таасан. Юу лээ? Шаш уу? Ярихгүй. Оцсон шүү. Баяр үргээ. Оцсон шүү. Тийм. Амжилттай Чи таалаа. өөр юм таачаад байгаа юм биш үү? Сайн байна уу? Ярихгүй дандаа шоу мөл хөдлөлөөр хийн. Цаг яваад 45 секунд. Энэ татуу. Баяр үргээ. Мэдрэмжтэй залуу нэг. Шаш уу? Баяр үргээ. 51 секундын хугацаанд 6 самраа амжилттай таалаа. Баяр үргээ. Сайн байна уу гэдэг чинь нөгөө тат чинь нэг тийм юу хэл сурчдаг. Худлаа хэл сурчдаг. Би локер бодчихгүй. Энэ яаж юу яагаад байна? Мэлрээд байна. Самбраа Тийм юу өргөөл. ясаа надад нэг Самбраа өргөөл. Хөхөө юу? Таалаа амжилттай. Дахиад юу? Энэ мөл харж байгаа шүү дээ тэр чинь. Тийм нөгөө Тагтаа хандагийн дээр ингэнгүүт ойлгох. Тагтаа магтаан дээр бол гэтэл ойлгоно сте тий. Тийм яг тагтаа дээр ингэ чинь тийм. Энийг яаж тааваа? Энэ сүүлийн 3 самбарыг бол ерөөсөө оцсон шүү юу? Яг нөгөө нэг самбарын хоёр бас яг Тотоо шууд. итүүд митүүд хийгээд амтны итүүд хийстэй бас оюутан байх чинь. Тэгэхээр характерууд ерөнхийдөө таагад арай ойрхон амтан. Ангич яваа эсвэл одоо Ер нь нэг үеийнх. Нэг үеийнх үү? Манай жүжигчний би найруулагч яг. аль сургууль төгслөө та хоёр? За үндсэндээ кино урлагийн дээд сургууль. Ааха. Хэдэн он төгсөн бэ? 6 онд 2000. Тавж жаргалын үед хэдэн он төгсөн бэ? Адилхан. 2006 онд төгсөн үү тий? За баярлалаа их хүмүүстээ. Хоёр оролцогч маань 60 секундын хугацаанд 6 амтныг 51 секундэд амжилттай даалаа. Рекорд хийсэн юм шүү дээ. 55 секундээс рекорд. Тийм үү? шиг боллоо тий. Өө. Баяр үргээ бас рекорд манай нэвтрүүлгийн рекорд хийлээ та хоёр бас. Баяр. За баярлалаа. Долгор. Лавг жаргал хоёртоо бас баяр үргээ. За харин одоо Тийм ямар сони юм болчих. лавг жаргал маань долгорт тайлбарлаж долгор маань энэ амттыг таах хэрэгтэй байгаа. За ингээд За. амжилтсэй. Хэлнэ үү? За наач одоо юу тохиолдно? За хоёрдугаар нэвтрүүлгийн хоёрдугаар үеийн эхний тоглолтод 51 секундэд одоо 6 самбараа тааж амжилттай рекорд тогтоосон байгаа шүү. Баяр хүргэе та. Амжилтсэй. Цаг явлаа. Дуу шуум итүүтээр үзүүлнэ. Нөгөө нэг цатаг тэр бол тогос Шуум хийж болно. За. За энийг төр алгасаа. Үг ярихгүй болох нь шүү дээ хэцүү юм байна. бүргэд хангаартай юу байдгийг илээ
Шонхор. За ямар ч байсан. Бүргэд тас. Тас баяр үргээ. Эхний самбар амжилттай талаа. 27 секунд өнгөрсөн байна. Дахиад юу үлээ нөгөө ингэж өгдөг юм чинь. Вэк. Отон шаваа. Вэк. За шоу биш ингэж дуурдаг. Могос. Заалгаслаа. За бас нэг юм үгүй юм байна. Бүргэд Тэнгэрийн шонхор. За баяр үргээ. Шонхор амжилттай хариулсан. Тинг. Татаг хэрүүл. Тогос. Баяр үргээ. 4 дахь самрыг амжилттай таасан. Хар. Дахиад хэрэг юу? Хэрэг. За хар гэж хэлсэн. Энийг За цаг дууссан байна. дууссан уу? За яах вэ? Энийг тасыг таасан байгаа. Нөгөө нэг таагаад Нэг таагаж байна. Энэ хэрэг. Биш. Яс мол гэж шоу байсан юм уу? Ийм дээр алдчихж байгаа. Галуун дээр алдчихж байгаа байхгүй юу? Галууч одоо вэк гэж явдсан шүү дээ уг нь. Би чи нөгөө хүүхэ оцон шуутай хүүхэлтэй гинэн дээр чи нөгөө нэг оцон шуу яг гэдэг шүү дээ. Тэргээр төвчлөлтсөн. Төсөөлөл. Шоумен буруу байсан гэсэн үг. Нөгөө шоумен зөвлөлтөө яг тэгж дуурдаг байхгүй Галаа тэгж дуурд юм уу те? Галуу бол тэгж дуурд юм аа. Тэгээд хэний хувьд бол жоохон буруу ойлгочих боллоо. Толгорын хувьд те. Би тэгээд хідээ Энэ таач. хүүхэлтэйг нөө баг үдчихээ л та. Буруу шууцаа. Төөрөөд хүүгэлдээ гинэнд төөрөөд. За 1 минутын хугацаанд 5 самбарыг амжилттай таасан байна. 5 амтныг амжилттай таасан байна. Баяр хүргэе та. Амжилттай оролцож байна. Эхний асуултанд удаан бас амжилттай хариулсан. Одоо цогтөг мөгтөг байхгүй шүү дээ. Одоо цогтөг юм бол байхгүй. Гэхдээ ер нь бас шаардлагатай үед бол цохиж мэднэ. За. Нэвтрүүлгийн 2 дугаар үед маш амжилттай оролцлоо. Эхний тоглолтын дээрээ 6 самбарыг амжилттай таасан 51 секундын хугацаанд, хоёр дахь тоглолтын дээрээ 60 секундын хугацаанд 5 самбарыг амжилттай таасан. Энэ нэг нь энэ Би байна. хунг таагагүй. За хунг байхгүй. Энэ ч 4 самбар. Дуу одоо яаж гардаг мэддэг. Ингэж бол хунг ингэж болно шүү дээ. Гэхдээ Excel-тэй тэгэл арга гэдэг X тэгэл эндээс өөр юм байна. Зүрхийг олж хараагүй. Чи ингэж мингээд тэгэл яадгийн. Тэгээд цамц мамцны өнгө мөнгөөр энэ төр ашиглаж жижиг хэрэглүүд дээр энэ төр тий. Бас манай нэг зарим оролцогчд бол үнэхээр сэргэлэн тий. Зангаа гэсэн үг байсан байхгүй юу? Хувц сэргэлүүд дээр зангаа гэсэн үг байсан байхгүй юу? Тэг бас яг юм дуугүй юу? Тэгсэн чи шууд нөгөө оролцогч шууд миний ингээ зангааг бариад авч байгаа байхгүй юу? Тэгсэн чи зангаа гэж шууд ерөөсө 3 секундэд л энэ үгийг тааж авчихээ тий ч юм уу. Ийм сэргэлэн оролцогчд байна. За ойлголоо. Нэвтрүүлгийн 2 дугаар үе өндөрлөж байна. Нэвтрүүлгийн 2 дугаар үед амжилттай оролцсон та бүхэнд баяр хүргэе. 3 дугаар шатанд 3 дугаар үед чи амжилтсан. Эрхэм үзэгчдээ 60 секунд гейм шоу нэвтрүүлгийн 3 дугаар үе эхлэхэд бэлэн болж байна. Микроны босс киноны уран бүтээлчд өнөөдрийн дугаарт оролцож байгаа. Тэгэхээр кино хаана гарч байгаанаас үзэгчдээ дэлгэрэнгүй хүрхгүй. Тэг яг кино бол үндсэндээ өргөө 1 2 тэнгисний шатрын дэлгэснээр гарч ийн. Манай соём кино шатар бол засвартай харахаас эхлэн ороогүй байгаа. Ааха. Зэрэглэр нь гоё байгаас таа. Зэрэгл янз. Дараагийн уран бүтээл дуусаад л бах юм. Дараагийн уран бүтээл ямар уран бүтээл байх? Дараагийн уран бүтээл одоо жоохон завсарлаа гэж бодож байна. Тэгээд манай Мил кино компани бол инедмийн жанрын кино ингээд 3 дахь бүтээл хийжлээ. Эйжийн дайсан шаардлагат тэгээд. Тэгээд дараа бол өөр жанр дээр үзүүлэх сонирхол байна. За ямар жанраас арай өөр. Тогц юм алга. Тэг зүгээр хийдэд нь санаа. Зохиолыг хаанаас болж байна? Одоо олон сүүлийн үед бол маш олон кинонууд гарч байгаа тий. Чанартай чанаргүй олон кинонууд гарч байгаа. Зохиол нь сайн мууш олон кинонууд байж байгаа тий. Тэгэхээр ер нь зохиолоо хинээс авдггүй, хинээр бичүүлдэггүй, яадгүй өөрөө суудаг гэж бас түрүү ярьлаа тий. Манай Мил кино компани 3 уран бүтээлийг гурван өөрснөө бичсэн. Манай Мил кино компани продюсер зохиолч Мөхөт маань ерөнхийдөө гурван бичсэн. Тэгээд ийм үгүй хэлэхэд одоо яалчгүй зохиолын асуудал гэдэг кино урлагт ялангуяа нэлийн чухал сэдв болчиход байна. Ягаад гэвэл мэдгүй миний мэдж байгаа кино зохиол биччихээр нөхөр байхгүй л гэж харж байгаа. Байхгүй байна. Аа нутаг зохиолын нөхдүүд чинь тэгэл бага уянгаа илүүч чинь дүрслэгдэх боломжгүй. Тэгэл энэ өөрөлдөө дэлгэц утга зохиолын зохиолын кино зохиол гэдэг шал өөр. Тэгэхээр зүгээр кино зохиолоор дагнаж бичиж байгаа зохиол би одоо төрмөхөөс өөр хүн одоохон төрм сайн мэдэхгүй л байна. Сэтгүүлч найруулагч. Одоо сурж барьж байгаа гадаад дотоод сурж барьж байгаа оюутнууд ингэ кино зохиолоор бичиж байгаа. Гот мэдэхгүй зөвхөн дэлгэцийн зохиолоор дагнаж бичих тийм бичвэрийн юу бол байдгүй хаа. Одоо шинэ намдугай нүгэл үе ингэ сайн зохиол байдаг. Киноч байдаг. Тэгээд зохиолын ингэ зүгээр уншаад үзэхээр яг өөр найруулагч юм байсан учраас ерөөсөө дүрслийн хуулиар бичсэн. Өгүүлбэрийг уншихад палаанууд нь яг зоолт тостой байдаг байхгүй. Энэ деталь энэ крупны болгоом байна. Энэ опши панорамтай юм байна гэдгийг өгүүлбэрээр зооцсон байдаг байхгүй. Одоо кинонд иймэрхүү яг ингэж дүрслийн сэдвээр бичвэр хийдэг зохиолч нэг аюул чухал шаардлагатай. Жүжигчин долгоор одоо яг дэлгэцээр явах уу цаашдаа ер нь студи продакшн хариалагдах уу? Одоо ер нь хариал чөлөөтэй нөө. Миний хувьд одоо ямар ч хариал байхгүй. Тэгээд ер нь бол цаашдаа яг харьяалагдах уу
сарьяалагдах ч юм уу те. Ер нь одоо энэ сүүлийн үед бол одоо театраас ч юм уу те ямар нэгэн одоо студи продакшнуудаас энэ урилга ирсэн үү? Сүүлийн 1-2 жил бол team санал бол нэлээд ирж байгаа. Тэгээд миний хувьд хизээч тодорхойлвол одоо тодорхой хэмжээнд тэр хүмүүст би татгалцаараа өгсөн учраас одоо л ярмааргүй байна. Тэгэд энэ нь бол хааны газар хизээч харьяалагдахгүй гэсэн үг шүү дээ. Ямар ч ойрын 1-2 жилдээ харьяалахгүй ч юм уу те чөлөөт уран бүтээлч энэ дэлгэцэн уран бүтээлээрээ дагна гэж бодож байгаа. Тэгээд магадгүй 1-2 жилийн дараас харьяалагдах нь зөв баха. Зөв. Дараагийн хүүхд хизээ. Дараагийн хүүхдээ хязгаар гаргаж. Байхгүй. За ингээд та хоёрыг 3 дугаар үед тавтай морилахыг хүсэж байна. 3 дугаар нэвтрүүлгийн 3 дугаар үе бол холбоо хоршоо үг байгаа. Та бүхний бид бүхний амьдралд байдаг те холбоо хоршоо үгнүүд бол алийг тэрхүү. Монголчууд бол үгийн одоо баялагтай үнэхээр гайхалтай нэг олон янзаар тайлбарж болдог тийм ээ. Энэ нэр үйл үгнүүдийг үгийн утгыг алдаг тусахгүй тийм ээ. Ижил төстэй холбоо хоршоо үгээр тайлбарлаж таалах хэрэгтэй байна. За хэнээс эхлэх вэ? Үгүй наа чинь тэгэхээр одоо жишээ нь одоо өнгөрсөн нэвтрүүлэгт бол алтан шагаа оролцож байгаа байхгүй. Тэгээ би алтан шагаа жүжигчин алтан шагаа эрхэн баяртаа оролцож байгаа. Тэгээд эрхэн баярыг яаж тайлбарлах вэ гэсэн чинь хөрөл мөнгө гэчээд юу гэдэг вэ? Алт. Тэгээд энэ юу вэ? Шагаа. Жишээтэй ч юм уу те ингэж тайлбарлаж байгаа байхгүй. Үгийн яг энэ үндсийг нэр үйл үгийг яг хэлэхгүйгээр тойруулж утгыг алдаг болохгүй. Энэ үг болсон ба. Хэнээс эхлэх вэ? За угаасаа. За дагагчлалж байгаа юм байна. За 7 дугаар билнэ үү? Билнэ үү те. Нэвтрүүлгийн 3 дугаар үе эхлэхэд бэлэн болж байна. Тавтай морилно. Эхний тоглолт явла. Цаг. Ингээд нөхцөл нэг сонирн болоод ирдэг штэ. Ингээл чинь ингээл хамт олноороо сууж ивэл ингээл чин зураг автаад гинт бороо мороо орвол яах вүлээ? Нэг таагүй өөрөө нөхцөл ингээд сонирн болоод ирэхэд монголчууд. За баяа. Өсч болно. 17 19 секунд өнгөрсөн байна. Манай нөгөө нэг ингээд дэмжин мянгад бид нар нэг айл зураг авсан штэ. Тэрний нэг хашаа. Тэрийн ингээд юуг нь юу гэдэг вүлээ? Хашаа. Дөрөв юутай гэдэг вүлээ? Хашааны? Булан. За. Хашааны булан. За эхний ярилцыг авлаа. Ингээд агуу цураад идэв штэ ингээд. Баяр үргээ. За тийм байна. Доктор муугаар. Тийм байна. Ингээд муугаар харах бол цаас ингээд нөгөөтхний үлээ нөгөө шингэн. Тэгээ тэр яадаг үлээ? Орох хаяг. Баяр үргээ. 10 жилдээ яаж исэн ингээд чам руу асуусан. Дурсчихсан хаягдчихсан. Цагаан дөрүүлжин. Захиа. Яаж исэн чи? Захиа зөөх, захиа дамжуулах. Цаг дуслаа. Өгчээсэн. За. Захиаг яадаг үлээ гэд ингэж хтл ойлгомжтой. Би яг олон үгээр тайлбарлаж уу яа. Тий, олон үгээр тойроо. Наадах чи байсан. Тойроо тайлбарлаж. Амархан байжээ. Ой. Тасгаар өгдөг. Биш юм гот. Энийг яаж тайлбарлах вэ? Толгороо. Энийг ойлгоогүй. Энийг наач бол хэцүү байсан. Чи шууд хараад алгасч гэсэн байхгүй. Тэгээ цаг үлдвэл сүгэлд нь 17 секунд өнгөрсөн шүү дээ. Энийг таахч. Чи хараад шууд байдал биш. Гэтэ чи нөхцөл ингээ сонирн болох гэх нөхцөл байдал биш гэж ойлгож болоогүй те. Бид нар хамт олноороо өнтөрхөл чи тэгээд буруу болоо биш байхгүй. Биш гэдэг үг. Тэгээ би бас арай өөр тавьсан. Ингээл яг сайхан зураг автаас гинт бороо ороод шуурга тавиал. Тэгэхээр чин байдал биш гэдэг чи бас нэг л наалдахгүй л За байна. угаасаа. Хүү амтандаа ингээ суугаад байж байгаа гут те. Тэгэл нэг сонирн болоод өвчгөж яадаг үлээ гэж ингэсэн бол бас чиж. Гэтэ эн чинь юу юм байна ингээд амар. Өө нэг киноны хэллэгээр хэлэхгүйс л нэ гэхээр яадаг уу. Тэгвэл бол яг тийм байна. Бод ш. За юу юм болгон те. Бас байдал биш гэх юм. Кино ингээд айгүй гоё үйл явдалтай явж байгаа бол цэн. Тэгэхээр юу хөгжим яваад гэдгийг үрдэг ш те. За одоо долгор 60 секунд. Энд гэхдээ доороос айгүй хайтайхан гайгүй гарч ирээд нөө. Би доороос нэг. Тэгээ таахгүй бол алгасч болно шүү дээ. За. Доороос нэглэхээр чинь цаг хугацаа алдах юм шиг. 0 алдах үдэнээс 0.3 алдах гэж. Бүр ихнээс нэгчгөө. Наач тэгээ буцаа байрд. Тэгээ яг дунд тавьна. За. Эрхэм үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэгт Микроны босс киноны уран бүтээлчд оролцож байна. Киноны хариулагч Лавг Жаргал, жүжигчин Долгор нар оролцож байна. Нэвтрүүлгийн 3 дугаар үеийн 2 дахь тоглолтод та бүхнийгээ урьж байна. Нэвтрүүлгийн цаг явлаа. За ахмадууд нөгөө юуны үг сайрладаг үлээ хүүхдүүдэд? Сургаал үг. За энийг алгастаа. Үг гэдэг яг нэр үгийг та. За ингээд сампин мапин дээр юу яадаг үлээ? Тооцоо бод. Баяр үргээ. Амжилттай даалаа ихний. Би таадаг шүү. За. Нэг сайхан ингээд нэг юм төгсүүртэй байж байгаа болцохоор сэтгэл тайвшрах, сэтгэл амрах. Тарих амрах. Тэр нь тарихны нөгөөх нь сүүлийн үг нь зөв. Амрах. Яг наа чин зөв ахаад нэг юм байдаг.
толгой өвдөх толгой. Сэтгэлийн хоршоо гэнэ үү? Санаа. Санаа амрах баяр үргээ. За нөгөө асфалтаар хүчсэн юу гэж ямар зам? За. Үгүй болоогүй. Үгүй нөгөөх нь. Засмал зам. За. Баяр үргээ. Хоол гашуу өргөх. Төвжрэх. Хоол зангирах. Зангирах. Баяр үргээ амжилттай. 4 самбарыг таалаа. Би чамтай ингэнэ гэж Бодоогүй. Цаг дуустаа. Зүүдлээгүй. Чамтай уулзсан гэж би огтхонч Зүүдлээч үгүй явлаа. Бодоогүй. Өшөө жоох ганц хүнээс бол хэлчихээр л байлаа сая тий. Санаагүй бодоогүй тэгээд зүүдлээч хүү гэдэг шиг цааш ингэчгээ тий. Эсвэл одоо зүүдлээг үг ингэж тайлбарч болно шүү дээ. Тэгвэл төөр явчих. Унтах хэвдэх болоод бүр балаа юм. Ингэж байж л одоо наад процесс явагдана үстэй. За, энийг харамсалтай нь яг үг гэдэг нэр үг гэж. Сургаал үг гэд би хэлсэн чинь чи тэнд үг гэд надад анхнаас үг дээдс маань юу айлтдаг вэ? Юу? Үг ямар үг би үг гэсэн баг. Тэгээ буруучлаа л та. За ингээд хоёр оролцогч маань нэвтрүүлгийн 3 дугаар үеийг амжилттай өндөрлөж байна. Том утгагүй эргээд уулзцаая. Нэвтрүүлгийн 4 дугаар үе том утгагүй үргэлжлэх болно. 60 секунд гейм шоу нэвтрүүлгийн 4-р үеийг эхлэхэд бэлэн болж байна. 4-р үед олонний танил, олонд танигдсан хүмүүсийг үйл хөдлөл тэр хүмүүсийн одоо яриа хэллэг явдлаар нь таалгадаг ба. Нэрийг хэлэхгүй бол яаж болох юм бэ тийм үү? Тий. Нэрийг хэлэхгүй бол яаж ч болно. Ах トゥ хамаатны садангаар аран хийж болно тий. Таньдаг бол. За ингээд Монгол гадаадын нийлсэн 6 самбарыг 60 секундэд таах хэрэгтэй байна. За, арих жагаас эхлэв тий. Босоо юу тий? За, босоо. Шууд өргөхөр байгаа. За би хэлж хараад тий. За тийм ээ. За ингээд бэлнэ үү? Долгор бэлнэ үү? Бэлээ. Бэлээ тий. За нэвтрүүлгийн 4-р үеийн эхний тоглолтод та бүхнийг урьж байна. Нэвтрүүлгийн цаг явлаа. За чи алгасч болно. Хүүе. нөгөө нэг хоёр дахь ерөнхийлөгч маань хэн билээ? Нацгийн байгуунд. За. За баяр үргээ эхний самбар амжилттай таасан. Нөгөө нэг юм юу? Юуны шар газар гэдэг лээ. Нэг дуу байдаг. Баяр үргээ. Нөгөө нэг энэтхэхийн нөгөө нэг манай усыг хурлын гишүүнтэй адилхан нэртэй. Ганди. Ямар ганди вүлээ тэр чинь. За энийг таасан тооцъё. Нөгөө нэг авраг ирч хүчтэй нөгөө юу? Аврага. Хоёр юу гэдэг вэ? Бүхэн. Давгаа авраг. Давааж ирэл авраг. Монгол бүхэн хоёр адилхан. Гэхдээ нэг нь заан, нэг нь гэхдээ нэг юм ирч хүчтэй айгуу сүхэтэй барилтаа. За. Ингээд нөгөө бокстод идэх чинь Сэрдэн Бадруу. Гадны. Мухаммад Али. Баяр үргээ. Энэ нөгөө нэг ургамлын нөгөө нэг юм юуг яадаг. Юу яадаг? Юу ч юм гэлээ. Юу гэдэг вэ? Ингээд нэг юм цаг дуусна. Чадвар юус. Нэвтрүүлгийн 4-р үеийн эхний тоглолтын цаг дууссан. 60 секундээр хоёр орцогч маань амжилттай. За чи юу хийдгийг ч мэдэхгүй. За энийг бол таахгүй. Юу хийдгийг ч мэдэхгүй наад нөхөрчөөд. Энд чинь манай самбар шал ондоо. Юу яадаг та ургамал Монгол амтан ингээд нэг тийм те. За ингээд эхний баг ондогыг бол ерөнхийлөгчийг бол таасан. Эрдэнэчүүлөөний харин гоё таалаа тий. Гоё оновчтой байж байгаа тий. Шар газар гэдэг тэр ганди шүү дээ. Өмнөх нэр нь бүр орж ирдэг. Энэ тэр дууны хийт болсноос л камерхан таах шиг боллоо Тий, тий. түүнээс морь за. Тэр бол одоо тэр цэсмийн морьтой тэр мэдгүй шүү дээ. Багаараа явчин, төөрөө явчин. Би энэ дуу яг нэг машинд сонсч ирсэн байхгүй юу? Эрдэнэ чулууны шар газар гэдэг. Дуулаа. Дахилтын яваа. Дахилтын яваа та долгор. Яах юм бэ? Яг таашаараа чил дуул гэхгүй юу? Чи нэг дуу явчааш та наад энэ дуу чи зүгээр юм. Тогч одоо яаж тайлбарламаар юм бэ? Би айгуу цагаан ямар ч асуудал биш. Тийм айгуу сүхэтэй гэлсэн те би. Баян мөг авраг ахтай суучсан тэргээл те. Тийм штэ. Тэгсэн бол тэгэл. Зөндөө юм байсан баг. Яагаад тэр царайлаг авраг байдаг штэ. Жижигхэн авраг байгаа штэ ихэд л ойлгомжтой штэ. Жижиг скутер зураг байхгүй. Тийм ээ. Би энэ дээр айгуу цаг. Энд дээр зураг. Түргэн шуурга хоц барилга. Цаг байсан ч энийг таахгүй шим нөө би үннээ л хэлье. Тий, цаг байсан ч энийг таах. Чи юуны онл манл гэдэг үлээ. Дарвины онл гэж байдаг юм л да. Гэхдээ тэр ямар ч онлыг мэдэхгүй штэ баг багт. 10 жил Дарвины онлоо. За ингээд нэвтрүүлгийн 4-р үеийн эхний тоглолт амжилттай өндөрлөж байна. Харин одоо 4-р үеийн 2 дахь тоглолтод та бүхнийг урьж байна. За одоо жүжигчин долгор самбраа өргөж таах ёстой. Харин найруулагч лав жаргал маань таалах ёстой байна. За. Уртааша тий. Тий шууд дэш нөргөөл яваа. Нэвтрүүлгийн цаг явлаа. Та хоёрт амжилтсая. Боксing олимпийн мөнгө медальт. Монгол юм уу? Монгол. Баяр үргээ. Анхны самбраа амжилттай таалаа. Куби удирдагч. Фидель Кастро.
Баяр хүргэе амжилттай. Энд чинь аль хэн вэ? За түр яаж. За. Оо, манай нөгөө Дарамын театрын ганц ани байгаа шүү дээ. Манай ээжийн дэсэн кинонд Сэлмөний ээж тоглодог. Нөгөө оюун дээр. Баяр хүргэе. 3 дахь самбар амжилттай таасан. Оо, за наач ёстой яатсан юм. Оо, за бүр. За энийг орлоо. Нэг авраг өгөх байсан да одоо юу яадаг. Аль нь юм бэ? За наа чи нэг эмэгтэй жүжигчин. Нэг л даалгаар. Монголын эмэгтэй жүжигчин тэгээд занигаа болгочих. Тэгээд нөгөө 45 секунд өгөрсөн. Ганцдаг. Өмнөх нь өөр жижиг мөн. Өмнөх нь. Чимэг, уран чимэг. Уран. За баяр хүргэе. Урнаа. Юу вэ? Тэр их самбар амжилттай таалаа. За энэ ёстой танихгүй нөхөр. Чи яагаад байгаа юм бэ? Цаг яваад штэ. За энийг үз. Энийг цаг дууслаа. За наа чи ёстой. За энэ хоёрыг барахгүй нөө. Бөө ёстой тань хараагүй нөхөр шүү дээ. Энд чинь нөгөө нэг айгуу тийм юу ахгүй лифтер ахгүй юм. Харуудын төлөө одоо жинхэнэ ганц юм хийсэн хүн байхгүй те. За. 1960 онд л өдөр чаа. За тэгж бодчих тий. За ёстой танихгүй байна. Энэ хүн босноос хойш тийм ээ. Надад эргчлөө байна гэд харуудын дуу хоолойг ганц илэрхийлсэн үе энэ байхгүй тийм үстэй. Обама ерөнхийлөгч болчиход байгаа нь энэ хүнтэй салшгүй холбоотой юм тийм үү одоо? Магадчихгүй тий. Энэ харуудын хувьд бол энэ хүн бол шүдэж явах хэрэгтэй юм байхгүй. Бид хар үйж үзэг болохоор ёстой мэдгүй. Яалтгүй хар үйж үзэг болохоор яалтай үлээ. Хар байсан бол бодвол танил байсан байх та. Одоо бидний дуу хоолой болж исэн үнээр тий. Чаки Жан гэдэг ч юм уу тий. Цагаан харьстай янз бүрийн тийм үстэй тий. Тэгдэг. За манай нэвтрүүлэгт оролцох юмар байна. Тэгээд ер нь үзэхэд бол аюул зугаатай гоё кайфтай. Ингээ яг оролцохоор гоё кайфтай. Жоо эвгүй шиг сандраа кайфтай. Оролцохоор нөгөө үзэж байгаас илүү гоё байд юм байна. Тийм гоё мэдрэмж төрд юм. Бүх нөгөө нэг идис ажиллаа тархитлахаа ингээ сэргээд ямар ч аюул гоё тийм бясалгалаа. Манай нэвтрүүлгийн одоо гол барилга улаан шугам юу гэхээр амралт чөлөөцөх зориулсан тий. Хүмүүсийг одоо гадна дотн төвжрэл янз бүрийн юм стрессээс ангижруулж тий. Цэнхэр дэлгэцийн өмнө амралтынхаа өдөр сайхан тухлан суугаад тий. Сайхан манай нэвтрүүлгийг сайхан үзэж тий. Тэрнээс гоё таашаал авч мэдрэмж авч тий. Бас үзэгчдийнхээ бас хайрлж хүндэлж явдаг энэ уран бүтээлчд тий. Улс төрийнхэн тамирчдыг бид нэр бас оролцуулдаг байгаа. Тэгээ ер нь бас ингээд айгуу гоё мэдээлэлтэй болд юм байна. Бас ингээд үзээс би урд нь үздэг байх зүртэл энэ чинь тийм хүн юм байна. Одоо саяын дээр юун дээрээс тий. Бас юм мэдээллийг бас тодорхой хэмжээнд аваад байгаа байхгүй. Амрангаа. Тий. За манай нэвтрүүлгийн төгсөл бас манай зочд маань бас оролцогч үзэгчдтэй зориулж бас сайхан сэтгэлээгүй хэлдэг юм бас уламжлал тогтчиход байгаа. Юу гэхээр бас одоо замын төвжирэл их байна. Замын төвжирэлтэй одоо үзэгчтэй хүмүүс соёлтой боловсон тий. Яарч сандралгүй тий. Сайхан соёлтой оролцоорой гэдэг ч юм уу тий. Сайхан юм уриалгын үгээд хэлээд байгаа. Чөлөөтэй тий. Чөлөөт. За миний хувьд бол одоо энэ яг зүгээр мэдрэгдэж байгаа зүйлээ ярмаар байна. Яг одоо амьдрал дээр ингээд гудамжинд гараа явахад л яг одоо надад мэдрэгдэж байгаа зүйл юу гэхээр манай хөдөө орон нутгийн оршин суугчид маань энэ Улаанбаатар хотод орж ирж байгаа соёлтой байгаасаа л гэдэг юм аягүй хөөрөлмөр. Яаж? 103 сар ингээд зунжингаа ажилтаа гадуур зүтэр явлаа. Нэг сүртэй мэдгдсэн байхгүйсэн. Тэгээ намар төхөөд оюутнууд орж ирээ. Тэгээд хүүхдүүд авчих гад хүмүүс нэрдэг ч юм уу яа. Ингээд орон нутгаас ирж байгаа хүмүүс аягүй болохоор одоо Эрс Баацангийн газар их орж цогтур сундаа хэтрүүлээ хэрглэж чинь. Тэр утгаараа тэгээд ингээл энэ тэнд болон тохоод морь хараа зогсож байна ирчүүд нь. Тэгээд машин тишингээ явж байгаа тоож байгаа ч юм алга. Тэгээд замын голоор сохтуу машин явж байгаад яг нэг мал дээр явж байгаа юм шиг ингээ явах юм. Гүдээ болцгоо газараар яваад. Тий, болцол доо энэ хотод ирж байгаа бол хотын соёлыг даах хэрэгтэй байна. Тийм учраас одоо жоохон соёлч болсон бид нар. Одоо айл хаавсан тэр хөөнөгдлийн үе шиг ингээл хотод орж ирчихээр ялангуяа хөдөө хээр бол энэ шиг сайхан жаргал байхгүй. Тийм учраас энэ хотод орж ирээд манай орон нутгийн залуучууд маань айгүй соёлтой байгаа ч гэдгийг л уриалмаар байна. За царайлаг долгорын хувьд үзэгчдтэй фэнүүдтэй хандж шүү гэж. За миний хувьд энэ нэвтрүүлэг манай амралтын өдөр гардаг уу тий? Тэгээд чи түрүүн өөрөө хэлсэнтэй нөгөө замын төвжирлийн талаарч ярьж болно, чөлөөтэй ярьж болно гэсэн. Ер нь одоо намар цаг болж байна. Хүссэн их ажлын цаг ирж байна. Их ажлын тийм улирал ирж байна. Тэгэхээр бас залуучууд маань ер нь залуу гэр бүлүүд, ер нь сайхан гэр бүлүүд маань амралтын өдөр магадгүй гэртээ ийм 60 секунд гэсэн ийм нэвтрүүлгээ гэртээ бас зохиож, тархитлагоогоос сэргээж, идсээс сэргээж бас ингэж эн чинь хэдийгээр ингээд хатаа сандчаал ингээд байгаа ч гэсэн энэний цаан чинь нөгөө ингээд тарих ингээд амарч идэг юм байна. Тарих ингээд нөгөө айгуу тийм олон нерв стресстэй бүх тийм муухай зүйлээс ингээд ангижраад айгуу гоё тийм анхаарлаа нэг зүйл төлөвлөхөр чинь бясалгал болоо явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд тарих амарна.
тарих ингээд сэргэн. Тэгэхээр бас ер нь үдчихэж байгаа үзэгчтэй бас гэртээ юм гоё нэвтрүүлгийг гэрийн нөхцөл зохион байгуулж болно. Хар ширээн дээрээ гэхгүй. Өөрөөсөө гоё санал байна шүү дээ, тийм ээ? Найз нөхдөөрөө цуглаад. Тийм, найз нөхдөөрөө зээсэн. Ерөөсөө санаанд орсонгүй чамайг хэлсэн бол. Хүүхдүүдийнхээ хооронд энэ өөр кино зохион байгуулж байна. Үгүй. Зүгээр гэртээ тогломоор санагчлаа. Үнэхээр сайхан. За баярлалаа ирхэн үзэгчдээ 60 секунд гейм шоу нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тарах твэргээ авсан мал сураг тал дүүрэн бэлчээд тариан төрөө халиураад намар цаг үнэхээр сайхан үргэлжилж байна. Та бүхний ажилд амжилтсыз та бүхэн сайхан амралтын өдрөө сайхан өнгөрүүлээ. Баярлалаа үзэгчдээ. Get your back to me, but you know